Let's miss. MMA буюу холимог тулааны урлаг нь орчин цагийн хамгийн алдартай тулааны урлаг болоод байгаа. Энэхүү тулааны урлагт бокс, жужитсу, муйтай тэгээ чөлөөт бүхний техникүүд байдаг. Тэгвэл энэ тулааны урлагийг алдартай болгосон юм нь яа харахгүй UFC билээ. UFC гэдэг энэ ивент нь өөрөө 1993 онд Бразилиас гаралтай Gracie-гийн гэр бүлийн ачаар үүссэн билээ. Gracie-гийн гэр бүл нь болохоор алдартай Бразилийн жужитсуг үүсгэсэн бөгөөд эдний гэр бүлийн алдартай хүмүүсийг дурдвал Royce Gracie, Roger Gracie, энэ бичлэгний хамгийн чухал хүн болох Helio Gracie-нар багтдаг билээ. Тэгвэл Helio Gracie яаж худлаа ярьж ич дэлхийн хамгийн алдартай тулааны урлагийг үүсгэсэн талаар имжлэг дээр хэдүүлээ ярилцгаая. Хэрвээ та жудоогоор хичээлдэг эсвэл хичээлж исэн бол жудогийн үүсгэн байгуулагчийг Jigoro Kano гэж мэддэг бах тийм үү? Жудо болохоор Японы жужитсугээс гаралтай тулааны урлаг юм. Харин Японы жужитсу нь анх самурай нарт тулааны талбар дээр ашигладаг байсан тулааны урлаг үлээ. Японы жужитсугээс бас айкидо гаралтай. Жужитсу нь болохоор өөрөө шидэлт, өчөлт, боолт, тэгээ цохилттой тулааны урлаг байсан юм. Бүр өмнө болохоор бас зэвсэгтэй тулааны урлагаар хичээлдэгч байсан юм байна. Каногийн хувьд болохоор зарим жужитсугийн хөдөлгөөнүүд хитрхи зэрлэг, хитрхи хүмүүсийг гэмтэх гээд байгаа харагдсан болохоор өөрт нь таалагдсан хөдөлгөөнүүдээ авч үлдээд тэгээд зэрлэг хөдөлгөөнүүдийг хаяад жудоог үүсгэсэн гэж ярьдаг. Тэгээд бас зарим нэг цохилт өшгөлт, зэвсэгтэй тулааны урлагийн юмнуудыг авч хийжээ. Айкидо болохоор зөвхөн самурай нар зориулсан тулааны урлаг байсан бөгөөд кендо буюу самурайн сэлэн болох катанатай тулааны урлагийн нөгөө хувилбар юм байна. Айкидогийн гол зорилго нь болохоор сэлэмтэй хүн чам руу дайрахад тэр сэлмийг яаж өөрөөсөө холдуулаад тэр хүнийгээ авч шидэх вэ гэдэг тулааны урлаг юм байна. За тэгэхээр Каногийн жудо Японд нэлээд алдартай болсон юм байна. Хүмүүс маш ихээр жудоогоор хичээлж эхлээд жудо нь өөрөө улсын буюу олон улсын алдартай спорт болсон юм байна. Харин Каногийн өөрийн шавнырынхаа нэг болох Mitsuya Maeda гэдэг тамирчин нь Японы prize fighter буюу шагналтай тулааны тамирчин болсон юм байна. Энэ болохоор бараг л орчин үеэр ярих юм бол WWE буюу монголчуудын хэлдгээр нохоо зодоо юм. Нэлээд олон жилийн дараа тэр нэг Бразилиас гаралтай Gaston Gracie гэдэг хүнтэй найзууд болжээ. Одоо 1900-аад он Gastoгийн том хүү Carlos Gracie Maedag тулдаж байхыг намдаар нь үзээд биширснийхаа дараа Японд урьж авчираад өөрийнхөө төрсөн дүү болон хүүхдүүдтэй жудо зааж эхэлсэн юм байна. Өөрийнх нь 4 төрсөн дүүгээс Helio Gracie хамгийн жоохон байсан юм байна. Helio болохоор бусдаасаа жижигхэн, жоохон хүч султай, удаан байсан. Түүнд жудо сурахад жоохон хэцүү байжээ. Жудогийн нэг юм нь хичнээн техниктэй байсан ч гэсэн хэрвээ өөрөөс чинь том биетэй хүн байх юм бол шидэхэд нэлээд хэцүү байдаг юм. За тэгээ Helio Gracie жудо сурсныхаа дараа жудоогоо өөрийнхөө болгож нэлээд өөрчилжээ. Хэрхэн өөрчилсөн бэ гэхээр жудогийн шидэлтүүдийг болоод харин өчөлт боолтуудыг авч үлджээ. Тэгээ Helio Gracie-гийн ах нар нь Бразилд яг ориг жудо зааж байхад Helio Gracie өөрийнхөө тулааны урлаг болох Бразилийн жудо гэж зааж эхэлжээ. Тэргээ дараа нэрийг өөрчлөөд Бразилийн жужитсу болгосон юм байна. Gracie-ийн нэлээд мөнгөтэй нэр төртэй хүмүүс байсан болохоор тэрийг ашиглан шагналтай болон бооцоотой тэмцээн зохиодог гэжээ. Тэрийг нь Vale Tudo гэж нэрлэдэг байсан юм байна. Ерөнхийдөө бол ямар ч шүүгчгүй дүрмгүй тулааныг хилээд байгаа юм. Тэгээ ялагч нь мөнгө аавна, хожигдсон нь болохоор гэмтэл рүү явна. Заримдаа энэхүү тэмцээн 1 өдөр үргэлжилдэг, заримдаа бүр 2-3 өдөр үргэлжилдэг. Хэрвээ эхний үргэлжлэгчөө ялсан бол дараагийнхаа үргэлжлэгчтэйгээ шууд тэр оройноо тулдана. Тэгээ явсаар байгаад бүр аврагын төлөөч тулдаж магадгүй. Gracie-ийн болохоор энэ Vale Tudo зохион байгуулдаг гэсэн шалтгаан нь өөрсдийнхөө жужитсуг алдартай болгох гэж ерөнхийдөө зохион байгуулдаг байжээ. Vale Tudo-гоор дамжуулаад Gracie-ийн жужитсу Бразилд хамгийн алдартай тулааны урлагийн болсон юм байна. За тэгээ цаг явсаар байгаад нэлээд олон жилийн дараа Бразилийн жужитсу жоохон нэр төрөө алдаж эхэлжээ. Хүмүүс харин шинээр гарч ирж байгаа капоэйра буюу бүжигтэй тулааны урлагийг илүү сонирхож эхэлсэн юм байна. Олон улсын хүмүүс ч гэсэн Бразилиас зөвхөн капоэйра гаралтай л гэж бодож эхэлжээ. Та хэрвээ Tekken тоглодог бол Eddie гээд дүр нь капоэйрагаар хичээлдэг тийм үү? Ингээ хоёр чиг бүжиглээд тултаад идэг. Энэ Бразилиас бас гаралтай байжээ. За тэгээд жужитсун Gracie-ийн гэр бүлийн хувьд болохоор 3 дугаар үе дээрээ явж исэн бөгөөд тэднүүс яаж жужитсуг алдартай болох вэ гэд хоорондоо ярилцаад Helio Gracie-ийн зөвшөөрлөлтөөр нэгэн тэмцээн зохиохоор шийдсэн юм байна. Энэ нь юу вэ гэхээр
Америкт өөрсдийнхөө Valley Tudo тэмцээнээ зохиохоор шийдээд тэрийгээ юу гэж нэрлэх вэ гэж ярьжсэн чинь Америкийн нэг шоу зохион байгуулагч Art Davey гэдэг хүн тэднүүстэй холбогдоод хэдүүлээ энийг Ultimate Fighting Championship буюу хамгийн шилдэг тулааны аварга гэж нэрлэжээ. Энэ нь болохоор одоогоор UFC. Тэгээ 1992 онд тэднээс өөрсдийнхөө хөрөнгө оруулалтаа болгоод 1993 онд анхны ивэнтээ зохион байгуулсан юм байна. Гэр бүлийнхэн хамгийн том нь Rorion Gracie энэхүү ивэнтэд өөрсдийнхөө стайлыг төлөөлөх хүнийг өөрөө сонгоод тэр нь хэн байсан бэ гэхээр өөрийнх нь төрсөн дүү Royce Gracie байжээ. UFC болохоор зүгээр л ганцхан удаа болох ивэнт байсан юм. Зүгээр л жужитсугийн нэр төрийг дэлхийд гаргаад тэгэл болох байсан. Одоо хүртэл ингэж үргэлжлэн гэж хинч төсөөлөөгүй лээ. За тэгээд эхний UFC ивент 1993 онд болсон тийм үү. Royce Gracie тэр орой өөрийнхөө болт болон өрчлөлтүүдийн ачаар ялсан юм. Анхны UFC-гийн аварга болохоор Royce Gracie байжээ. Гэтэ ер нь бол энэ нэлээд шуугантай ялалт байсан. Яагаад гэвэл Royce-ийн өршлөлтөгч нар ер нь барилддаг хүмүүс байгаагүй. Зүгээр карате, бокс ч юм уу тиймэрхүү барилдааны тулааны урлаар хичээлдэг хүмүүс байгаагүй. Тийм болохоор Royce-ийн хувьд тэднүүсийг болтонд оруулах, эсвэл өрчлөлтөнд оруулаад ялах нь их амархан байсан. Тэгээ дээрэс нь Royce Gracie-гийн эсрэг өрсөлдөж байгаа хүмүүсийг Gracie-гийн гэр бүлийнхэн бас зөвшөөрлөөж сонгосон юм байна. Яг ингээд цаанаасаа хүмүүс нэрээ бүртгүүлээд би ороод өөрийнхөө тулааны урлагаа дэлхийд гаргана гэж яхад Gracie-гийнхэн хэрвээ барилддаг бол үгүй гэд нэрийг настдаг байжээ. За тэгэхээр энэ яагаад Helio Gracie-тэй холбоотой вэ? Яг тэгвэл бараг 100 жилийн өмнө энэ тулааны урлаг дөнгөж үүсэж хахад Helio Gracie жужитсуг алдартай болгохын тулд шидэлтүүдээ авч хайсан тийм үү. Анх жудоогоос гаралтай энэ шидэлтүүдээ авч хайсан хүмүүсийн жоохон шүүмжлэлийг дагуулдаг. Жужитсугаар одоо хичээлдэг хүмүүс ерөнхийдөө авч шидэж чаддгүй гэдэг MMA хичээлдэг хүмүүсийн дунд жоохон онгой байгааддаг. Botscoop буюу ингээд бөксөөрөө урагшлаад тэгснэ миний гарданд орооч гэснэ нэг жоохон ингээд хөлөө алцаагаад өвдөддөг нь жоохон инээдтэй л харагддаг. Би ч гэсэн жужитсу хичээлдэг байхдаа тэгдэг л байсан. За тэгэхээр 1951 онд Helio Gracie эд залуу байх үедээ Японы хамгийн алдартай жудочин буюу Masahiko Kimura гэх хүнтэй тулдахаар болсон юм байна. Энэ болохоор Японы жудогийн улсын аварга буюу хамгийн алдартай жудочин байжээ. Тэгээ маш олон сар Helio Gracie Kimura руу захидал бичээд Kimura-гийн нэрийг Бразилд жоохон муугаар харуулад Kimura надаас зүхтж байгаа, Kimura юу ч чаддгүй болохоор надаас айж байгаа гэд хэвлэлийнхнаар ингээд тараалгадаг байсан юм байна. Тэгсэн чинь Kimura тулдахыг хүлээн зөвшөөрөөд Японоос Бразил руу нисээд хүрээд ирчээ. За тэгээд тэр хоёр Gracie-гийн гэр бүлийн дүрмээр тулдахаар болсон юм байна. Kimura-гийн хувьд болохоор ямар ч шийдэлтүүд хийж болохгүй, өөрийнх нь хамгийн хүчтэй зэвсэг болох шийдэлтүүдийн хорио хийсэн. Тэнгүүтээ бас давхар Gracie-гийн өөрсдийнхээ шүүгчдээ сонгосон. За тэгээд тэр хоёрын тулаан эхлэхэд Helio шууд гарданда Kimura хийх гэж үзсэн чинь Kimura тэрийг нь шууд давж гараад side control буюу хажуу талаас нь ингээ бариад авсан. Тэгээд Kimura өөрийнхөө алдартай Gyaku Ude Garami гэдэг өчлөлтөө хийгээд хоцсон юм байна. Тэр нь болохоор одоогоор бид нэр жужитсуд болохоор Kimura lock гэж нэрлэдэг. За тэгээд Kimura Helio-гийн мөрийг мултлаад энэ тэмцээнд ялжээ. Тэгээ энэ тэмцээн дууссаны дараа Kimura буцаад Японд очиод дэлхийн алдартай тамирчдыг өөхөх хүртлээр бэлтгэжээ. Харин Бразилд үлдсэн Helio болохоор би хожигдоогүй, би ядруу байсан, нойрмог байсан, тэгээд би жингээрээ жоохон дутмаг байсан гэд янз янзын шалтгаан тавиад ерөөсөө өөрийгөө хожигдсноо хүлээн зөвшөөрдөг байжээ. Helio баг Kimura-г азар хоцсон гэж хүмүүст харуулахыг хүсдэг байсан юм байна. За энэ болохоор 1950-аад онд болсон үйл явдал. Энийг бразилчууд нэлээд нууж чадсан, ялангуяа Gracie-ийнх нь нэлээд нууж чадсан. Яагаад гэвэл Gracie-ийнх нь тэр үед нэлээд алдартай мөнгөтэй хүмүүс байсан болохоор хэвлэлийнхэн яг юу гэж хэлж байгаа, юу гэж бичиж байгааг бүгднийг удирдах чадсан байгаа. Гэхдээ одоо 1993 он тийм үү. Royce Gracie анхны UFC ивентэд ялалтаа байгуулсан. Жужитсуг дэлхийн алдартай спорт болгоцсон. Хүн болгон жужитсуг хичээл хүсэлтэй болсон байгаа энэ үед. За тэгээд UFC 2, 3 гэд энэ бүгдэнд нь Royce Gracie бас ялалтаа байгуулсан. Гэхдээ 2, 3-ийнх нь их сонирхолтой юм нь барилддаг хүмүүс нэлээх орсон. Жудоогоор хичээлдэг, чөлөөт бөхөөр хичээлдэг хүмүүс зөндөө орсон. Тэгсэн ч гэсэн Royce Gracie ялсан нь үнэхээр гайхамшигтай байсан. Royce Gracie-гийн тэгээ очин болохоор аваргуудын амчин гэдэг очтой болжээ. Яагаад гэвэл Royce Gracie өөрөө 185 см өндөртэй, 80 хилжинтэй байсан. Гэхдээ түүний өрсөлдөгч нар нь дандаа 190 давсан, 100 хилжинтэй мангасууд байжээ. Тэгж яхад Royce Gracie бүгднийг авч унаагаал
өөрийнхөө өчлөлтөндөө оруулаад хажуудсан. UFC хэдийн анх үүсэхдээ ямар ч дүрмгүй тэмцээн гэж эхэлсэн ч гэсэн дүрм бол байсан. Хэвлэлээр муугар бичүүлэхгүй тулд ер нь бол нэлээх дүрм зохиожсэн. Тэрэн дунд нь болохоор үс татахгүй, нүд рүү хуруугаа ихгүй, доошоогоо цохихгүй, хоолоо боохгүй гэх мэт янз бүрийн дүрмүүд байсан юм байна. Энэ гэхдээ энэ үед яг албан ёсоор байгаагүй, зүгээр л хоорондоо ярилцдаг дүрмүүд байсан. Одоо UFC та үздэг бол бүр олон дүрмтэй болсон тийм үү? Толгойн хашаа цохихгүй, хөл өмгийн өшөглөлт хийхгүй, доошоо унтсан байхад нь өвдөглөхгүй гэх мэт нэлээд олон дүрмтэй албан ёсны спорт болсон байгаа одоогоор. За UFC 5-ын үед болохоор Royce Gracie дахин эргэн ирж өөрийнхөө бүсээ хамгаалахаар тулдаж эхэлсэн. За тэгэхээр UFC 5 дээр түүний эсрэг аврагын төлөө гарч ирсэн нь болохоор Ken Shamrock гэд нохоо зодон буюу WWE-гийн тамирчин байсан юм байна. Ken Shamrock нь болохоор shoot wrestling гэдэг тулааны урлагаар хичээлдэг байсан бөгөөд shoot wrestling нь болохоор жудо чөлөөт бүхийн техникүүд оролцсон байдаг байсан юм байна. Тийм болохоор Royce Gracie-гийн өмнө тулж ирсэн хүмүүсийн хувьд хамаагүй чадвартай, хамаагүй техниктэй хүн тааржээ. За тэгээ Royce Gracie, Ken Shamrock хоёр аврагын төлөө гарч ирээд 36 минут тулцсны эцэст хинч ялаагүй. Энэ тулаанаас болоод хүмүүсийн нүдэнд ч ихсэн жужитсу гэдэг тулааны урлаг бүр тэгээд нөө хинт ч дийлдэшгүй амар тулааны урлаг байха болсон юм байна. Ken Shamrock нь тэгээд Gracie-ийн гэр бүлийнхний эсрэг ялт байгуулсан цорын ганц хүн биш байсан юм байна. 90-ад он болон 2000-ад онд Японы алдартай Sakuraba гэдэг тулаанч Gracie-ийн эсрэг нэлээх үзсэн юм байна. Kazushi Sakuraba гэдэг хүн бас shoot wrestling буюу catch wrestling гэдэг хоёр тулааны урлагаар хичээлдэг байсан бөгөөд бас нохоо зодонч байжээ. Тэр тэгээд Royce Gracie-гийн ах болох Royler Gracie-тэй үзээд дараа нь Royce-тэй бас үзээд тэгээд тэрнийхээ дараа Renzo, Ryan Gracie гээд нийт 4 Gracie-гийн гэр бүлийн гишүүнийг ялсан юм байна. Энэ нь болохоор MMA буюу холимог тулааны дүрмээр үзсэн шүү. Түүнийг тэгээд Gracie Hunter буюу Gracie-гийн ангууч гэж нэрлэж эхэлсэн юм байна. Тэгээд Sakuraba-гийн ганц нотлсон юм нь юу вэ гэхлээр хүмүүсийн нүдэнд дан жужитсугээр биш бас өөр тулааны урлагуудаар хичээлэхгүй бол жужитсу MMA-ийн кейжин дотор дангаараа бол хангалтгүй болж эхлээд исэн юм байна. Helio Gracie өнгөрсний дараа Gracie-гийнхэн өөрсдийнхээ аурагаа алдаж эхэлсэн гэж ярьдаг. Өөрсдийнх нь тэр хинч дийлдэшгүй, ялагдшгүй аимшигтай тулааны урлагийн мангасууд гэдэг тэр өөрсдийнх нь тойрсон бүрхүүлэн нэг нэгээрээ задарч эхлээд тэгээ Gracie-ийн ерөөхдөө зүгээр тийм нөгөө жужитсу үүсгэсэн гэр бүлтэйгэл болоо хамгийн лагууд нь л байха болж гисэн гэж жужитсугээр хичээлдэг хүмүүс ч гэсэн одоо ярьдаг үлээ. Одоогийн лагууд бол мэдээж John Danaher гэдэг профессорын доор бэлтгэгдсэн Gordon Ryan, Craig Jones гэдэг B-team багийн гарууд хамгийн лаг нь болчиход байгаа. Тэгээ бас Бразилиас гаралтай Marcus Buchecha, UFC дотор болохоор Jailton Almeida, Charles Oliveira гэдэг жужитсугээр гаралтай хүмүүс нэлээх ялт байгуулад дээгүүр бичигдэж байгаа. Тэгээ ингээ хараад хахад жужитсу ер нь бол хаягдсан спорт бол биш. Мэдээч жужитсугийн техникүүд нэлээд хэрэгтэй байдаг жинхэнэ амьдрал дээр ч гэсэн MMA-ийн кейжин дотор ч гэсэн. Тэгээ жужитсугээр хичээлдэг хүмүүс ч гэсэн нэлээд чадвартай, хүчтэй байгаад байдаг. Гэхдээ ингээ жудо ч юм уу чөлөөт бүхийн тамирчтай хажууд харангуут арай жоохон beginner friendly те хүмүүс ингээд хичээлж болчоор хөгшин хүмүүс, жоох хүүхдүүд хичээлж болчоор тулааны урлаг харагдаад байдаг. Одоо MMA-ээр хичээлдэг хүмүүсийн ерөнхийдөө base тулааны урлаг буюу яг хамгийн анх сурдаг тулааны урлаг жужитсу тийм үү. Жужитсугээр хүмүүс хичээлж эхлээд тэгээд тэндээс MMA ч юм уу, бокс ч юм уу, кикбокс ч юм уу, Muay Thai ч юм уу ингээд цалаа ивчдэг. Тэгээд жужитсугийн тэр base нь болохоор яг барилдаж эхлэхэд нэлээ их гарч ирдэг ч гэсэн ер нь бол яг дан жужитсугээрээ ялалт байгуулах нь ховор болчиход байгаа. Ялангуяа Дагестанаас гаралтай нөгөө нэг Khabib Nurmagomedov, Islam Makhachev гэсэн амар барилддаг гаруудын хажууд жужитсугийнхан болохоор арай жоохон жулдаад байгаа. Миний яг тэгээ point юу вэ гэхлээр жужитсу дангаараа яг тийм дийлдэшгүй тулааны урлаг бол биш шүү. Жужитсу бол үнэхээр гоё. Жужитсу хичээлэх юм бол фитнестэй болно, хүчтэй болно, янз янзын техникүүд сурна, ямар ч хүнтэй барилдахад даваа гарчдаг болно. Гэхдээ жудоогоор барилдах юм бол хүнийг авч чадчих сурна тийм үү. Чөлөөтөөр барилдах юм бол ямар ч хувцсгүй байсан ч гэсэн аваад унгаач сурна. Шалтгаантай болвол жудо чөлөөт бүх одоо олимпиад байгаа шүү дээ тийм үү. Тэгэхээр Helio Gracie яг жужитсуг үүсгэсэн хүн бол мөн. Жужитсуг алдартай болгосон бол үнэн. Жужитсу үнэхээр practical хүмүүст хэрэгтэй тулааны урлаг бол үнэн. Гэхдээ Helio Gracie-гийн тэгж сурцалж ийсэн шиг жужитсу ерөнхийдөө дийлдэшгүй тийм жужитсу сурлал бол бүр арслан бартаа тулдах тийм тулааны урлаг бол биш. Helio Gracie нилээ их худлаа ярьж нилээ их
ерөнхийдөө хүмүүсийг скамдчиж жүжицүг алдартай болгосон. Одоо Helio Gracie-ийн ач хүнээр тэгээд дүүнер жүжицүг ингээ авч явсан хэвээрэл байгаа. Гэхдээ жүжицү ер нь бол ойртоо хизээч нэр төр алдахгүй. Яагаад гэвэл UFC-д тулж байгаа тамирчин болон жүжицү хичээлдэг. Окей, өнөөдрийн бичлэг жоохон миний дуртай сэдв рүү орчлоо. Би энэ тулааны урлагийн талаар ярих гэж нэлээх их боддог байсан. Дараагийн бичлэгээс ахуулаад арай өөр сэдв рүүгээ орно. Арай сонирхолтой, та нарын илүү сонирхож байгаа сэдвүүд рүү. Тийм болохоор subscribe хийгээрэй. Энэ бичлэгийг үзсэнд маш их баярлалаа. Хөгшчүүд, залуучууд, найзуудаа. Миний өмнөх нэлийн хичээж хийсэн бичлэгийг маань хинч үзээгүй болохоор одоо энэ дэлгэцэн дээр би ингэ тавиад өгье. Дуустал нь үзээр баярлалаа.